өөрийгөө хайрлах тухай нэг асуулт ирсэн байхгүй юу. Тэгээд ингээд өөртөө маш их юм зориулж байгаа. Тэгээд өөрийгөө маш их эрхлүүлж байгаа гэд хэлсэн байхгүй юу. Тэгээд би бас тэгж ойлгодог байсан. Уг нь бол ер нь бол өөрийгөө хайрлах гэхээр эрхлүүлээл те үнтэй юм авч өгөөл ч юм уу ер нь үнэтэй юм байна да гэж бодож исэн чинь ерөөсөө үгүй юм билээ. Одоо жишээлбэл өдөр тутмын амьдралдаа өглөө босоод ингээд миний дотроос яамаар энэ гэдэг зүйлийг хэлж ийн яг тэр жижигхэн зүйлүүдийг нь л хийж өгöd ахаар нөгөө нэг бидний энэ дотор хүн би чухал юм байна гэдэг тэр мэдрэмжийг авдаг юм байна л да. Одоо жишээлбэл би нэг ус уугаад өнөөдөр амармаар байна ч юм уу эсвэл өнөөдөр би алхмаар байна. Өнөөдөр би нэг ногоо идмээр байна гэд ингээд бидний дотроос нэг юм хилээд идэг да. Тэр зүйлээ хийж өгөхөөр одоо жишээлбэл надад сүүлийн үед айгүй хэлж байгаа байхгүй одоо жоохон дасгал хиймээр байна гэдэг юмыг ингээд би ингээд айгүйх бодож байгаа маш их бодож байгаа. Тэгтэл би яг ингээд зориулж бас дасгал тэгж их хийж чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүд өнөөдөр миний энд бас ингээд нэг тийм хүндүр болцоо байгаа байхгүй. Тэнгүүд энэ яг дасгалд хөдөлгөөнд дутагдсаных байгаа байхгүй. Тэг ингээд нөө биен дээр илэрч гарч ирдэг. Тэгэхээр бид нэр өдөр тутмынхаа амьдралд жижигхэн зүйлүүдийг өөрсөндөө ингээд сонсож хийж өгснөөр өөрийгөө чухал гэж боддог гэсэн үг. Би нэг жишээ ингээд түрүүн бас уулзалтан дээр ярьж исэн байхгүй юу. Тэр юу гэсэн бэ гэхээр та нарын хайртай хүн чинь ингээд та нарт жилд ингээд ганцхан удаа ч юм уу нэг том сюрприз, нэг том гоё цэцэг өгчөөд тэгээд жилийн турш ерөөсөө хэлсэн юм чинь нэгийг нь ч биелүүлдэггүй ингээд жижиг зүйлүүд чинь ерөөсөө анхаарал хандуулдаг бол та одоо өөрийгөө чухал гэж бодож чадах уу гэдэг энэ жишээ хүүх гэж бодогдмоор жишээ байгаа байхгүй юу. Тэнгүүд бид нар бас өөрсөндөө нэг ингээд нэг том утас аваад өгчдөг. Би өөрийгөө баярлуулж ийн, эрхлүүлж ийн гэдээ ингээд бодоод байдаг. Тэгтэл бусад нөгөө жижигхэн ус уумаар байна, ногоо идмээр байна, алхмаар байна, тэ дасгал хиймээр байна. Би өнөөдөр амармаар байна. Би одоо ингээд ганцаараа баймаар байна гэдэг юм. Ингэсэн жижиг тэр хүслүүдээ ерөөсөө сонсож өгөхгүй байхаар би чухал биш юм байна гэдэг тэр мэдрэмжийг аваад ерөөсөө нөгөө өөрийгөө хайрлах гэдэг зүйл рүү ингэж орж чаддгүй. Би өөрийгөө хайрладаг юм байна гэдэг тэр мэдрэмжүүд хүнд төрөөд идэг. Тийм болохоор одоо тэр жишээг бас сайн бодох юм бол яг тийм байгааз тэ нэг хоёрхан нэг том зүйл хийж өгвөл тэр жилжингээ ч юм уу 365 хоног ерөөсөө ингээд үл ойших юм бол бид нар тэр хажууд хүндээ яадаг үлээ гомдолдог үстэй намайг тэгсэнгүй ингэхгүй байна гэд яг л тэрэн шиг бидний бие гомдолж эхэлж гин гэдэг маань гомдлоо илэрхийлж гин гэдэг маань энэ тэнд одоо өвддөг ч юм уу ямар нэгэн байдлаар нэг юм ингэж илэрч гарч ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэхээр юуны түрүүнд өөрийнхөө дотор хүнийг сонсоод яг өнөөдөр яг яамаар байна гэдгээ сонсороо. Би одоо жишээлбэл өнөө өглөө босоод гоё усанд орчие гэдэг юм байгаа хгүй надад. Тэнгүүт би за тийм байна ойлголоо гэд өглөө босоод усанд орж өгдөг ч юм уу. Одоо жоохон инээдтэй юм шиг байж магадгүй ч гэсэн энэ бол яг хамгийн нөгөө өөрсөндөө хийж өгж байгаа жижиг хүслийг биелүүлж өгж байгаа тэр алхам юм уу. Тэгэхээр та бүхэн маань өдөр тутамдаа өөрийнхөө жижигхэн тэр хүслийг сонсоод биелүүлж өгж байгаараа тэгээд биелүүлж өгөх боломжгүй үедээ за энийг одоо хагасаа бүтцээнд хийж гэдэг юм амралтын өдрөөрөө хий гэдэг юм уу. Тэгээд 7 хоногт нэг өдөр бүр ингээд өөрийнхөө хүслийг сонсдог тийм өдөртөө олчвол их зүгээр юм билээ. Би болохоор бид нар чинь ажил гэр гэл ингээл маш завгүй явж байгаа өдөр болгон одоо тэгмээр нэхэрч бас сонсч чадахгүй штэ. Тэгэхээр за амралтын өдрөө хоёлаа алхах юм уу те. Эсвэл хагасаа өдөр бол ингээд угаасаа өөрийнхөө бүх юмыг сонсдог өдөр гэдэг ч юм уу те. Өглөө босоод кофе уумаар байна. За тэгье за алхмаар байна. За тэгье алхъя. За эсвэл одоо тэдэн амармаар байна гэвэл за тэгье гэл ингээд ерөөсөө хүлэн зөвшөөрч тэрийг нь ойлгож бүр сонсож өгдөг нэг өдөртөө болчвол бас 7 хоногт нэг өдөр байхаар харьцангуй одоо өөрийгөө чухал гэж бодож чадна гэсэн үг байхгүй. За тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг маань том зүйл хийж өгөхөөсөө илүү жижигхэн зүйл хийж өгөхөөс эхэлдэг шүү гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа. Сонссонд баярлалаа.